За сайн цанаа хулгийн мэрэгэн тань зөв тавтаа марлнаа. За өнөөдөр эр хүнийг те эрэгтэй хүнийг татах хувьдас нуус гэсэн ийм тийшээр бол бичлэг хийж чадж гин. Ард бол миний бутнаас те бичлэг нэмээг байна. За ингээд өнөөдрийн эрэгтэй хүнийг татах нууц хувьдас гэх юм бол би бол өнөөдөр өөрийн дуртай ведийн сургаалуудаас амуу алдар сэтгэл зүйч Карл Густав Юнгийн гүн хаан дээр үндэслэж бол ярих гэж бодож байна. За ингээд эхлээд бол эртний ведийн тий сургаалууд ер нь эмэгтэй ямар хөө байвал эрэгтэй хүний илүү татаж те татах хувьдастай болдгоо гэх юм бол ер нь айгу тийм эмэгтэйлэг байх хэрэгтэй гинэ. Ер нь бол эмэгтэй энерги юм хэвтэй, тэнхлэгтэй, юм уян зөөлөн ус шиг. Тэг ус чинь бүр ингээд төмөрийг хүртэл ингэж зэврүүлж ингэж иддэг те. Тийм зөөлөн хүч гинэ. Тийм зөөлөн хүчээр бол эрэгтэйнийг татдаг. Ямар ч ясна тийм босоо хатуу, босоо тийм бол энерги бишээ. Тэр босоо хатуу тийм юу гэдэг дээшээ сайлсан, өрсөлдсөн, арсалсан тийм энерги бол эрчүүдийн энерги гэж үздэг юм байна. Тэгэхээр зэрэг ер нь бол ерөөхдөө бол тэгээдэд бол эмэгтэй нэг маш уян зөөлөн байх хэвээр эмэгтэйлэг бүр чанараа бүр ингэж маш их ингэж гаргаж ийж ингэж эрэгтэйнийг татдаг шүү гэсэн тиймэрхүү ерхий сургаал явагддаг. За тэгээд яг юу яаж хэлээ? Жишээгээр бол тайлбарлая гэж бодож байна. Тийм ведийн сургаалд болохоор зэрэг эмэгтэй хүн айдуу зүйл байх хэрэгтэй гинэ. Ер нь бол өөрийн гэсэн яс суртахууны үнэт зүйлтэй тэгээд нэг тийм намуухан инээмсэглэл тийм ямар ч нэгэн зүйлийг сонсох тийм төвчээртэй. Тэр бол өөрөө ингээд хүнийг айгуу тийм татах хувьдас болчт юм байна. За тэгээ хоёрдугаарт нь болохоор зэрэг нөхөртөө ч юм найз залуутай ч юм те маш ингээд хүндэтгэлтэй ханддаг хэвээр гинэ. Энэ юу ч аваа гэхлээр зэрэг өөрийгөө доогуур тавьчаа гэсэн үг биш ээ. Энэ бол тэр эр хүнийг өөрийгөө илэрхийлэх орон зайг нь өгөөд түүгээрээ дамжуулж тэр эмэгтэй тэр ихтэй илүү их татдаг юм байна. Яг л айгүй тийм эрэгтэй үнэтэй айгүй хүндэтгэлтэй ингээд хандж ах хэвээр гинэ. Тэгэх юм бол эрэгтэй хүн илүү их татдаг юм байна л та. Ингээд өөрийнх нь орон зайг ингээд тэг гаргаж өгöd болохоор тий. За ийм байт юм. За 3 дугаарт нь болохоор зэрэг ер нь бол тийм уран сайхны мэдрэмжтэй байх хэрэгтэй гинэ. Тэр нь болохоор юу гэж аваа гэхэлэр зэрэг гоо зүүн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тийм. Гоо зүүн мэдрэмжинд бол тийм маш олон зүйл орно гэж бодож байна. Миний бодлоор бүжиглэх, дуулах, урлагийн нэг юу гэж болно тий. Амун бас тий хоолыг айгуу гоё урлагтай гоё хийх тий. Янз бүрийн гоё хоолууд хийж чаддаг байх амун бас гэр орноо айгуу тийм гоёх тий. Гэхдээ заавал түүнтэй тавилга тавилтыг гэсэн үг биш л дээ. Жижиг шажиг зүйлэрч болтгоо ингээ гэр орно айгуу хөөрхөн. Жишээ нь ямар нэгэн эмэгтэйлэг энергитэй айлтвал зайлшгүй цэцэг байдаг байхгүй юу? Тийм тасалгааны тий цэцэг зайлшгүй ингэж ургуулж идэг. Тэгэх юм бол тэр айлд ороод хүн ямар ч мэддэг байхгүй. За энэ ямар ч эмэгтэй хүн тий амьдрал эмэгтэй хүний тий энерги айгуу тийм тийм дүүрэн гэр орны тийм мэдээ их юм бол зайлшгүй тасалгааны бол цэцэг ямар ч гэсэн гэр орно айгуу хөөрхөн жижиг юмар айгуу хөөрхөн ингэж чимгэлцэн байдаг байхгүй. Тийм байх юм бол тий тэр эмэгтэй хүн айгуу гоо зүйтэй наа гэсэн үг тий. Тэгээ бас хувцлалт дээр бол маш тийм мэдрэмжтэй байх хэвээр. Яг өөртөө зохицсон өөрийнхөө бүр гоё талыг илүү ингэж харуулсан тий онцгой талаа нуух гэдэг ч юм. Ямар нэгэн хувцлалтан дээр ер нь бол эмэгтэй хүний ухаан хувцлалтан дээр их гарч ирдэг гинэ. Тэгээ өөртөө зохиогүй тийм стилгүй ч юм уу тийм хувцсан эмэгтэй хүн жоохон ухаан тийм байна л гэсэн үг юм байна л да. Ямар ч байсан тэр баян хоосон ямар ч ялгаа байхгүй тийм ер нь амьдрал дээр бас бэдис амар Монгол хөргөтөө мөртлөө нэг л ив хавгүй хувцалсан стилгүй байгаа юм гэж өдөр чинь жоохон ухаан тэгэл хувцлан дээр харагдаж байна гэсэн үг байхгүй. Тийм. За ямар ч байсан тийм гоо зүүн мэдрэмжтэй ах хэрэгтэй гэнэ эмэгтэй хүн. Бүх юм дээр тийм гоо зүүн мэдрэмжтэй. Тийм. Тэгэд бас өөрийнхөө хөдөлж явж байгаа аяг хөдөлж байгаа хөдөлгөөн ч гэсэн нэг ив хавгүй хаах гэсэн тийм биш тийм.
хөдөлгөөн нөртөл юм айгу айтайхан уян зүйл байх хэрэгтэй байна л да. Тийм ямар ч ясан эмэгтэй хүн тийм гоо зүүн мэдрэмж нь бол хувцлалт хөдөлгөөн тэр гэр орных нь байдал тийм энэ мэндээр айгу илэрч гардыг байна. Энэ дээр нэлээ тийм мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Тийм энэ дээр айгу мэдрэмжтэй айгу тэр талаа одоо гоо зүүн мэдрэмжтэй байх юм бол эрэгтэй хүн айгу их тийм тань татагдах нэ гэж тийм ойлгож олно. За энэ ямар ч байсан ерөнхийдөө одоо веди ерөнхий тийм сургаал энэ. За тэгээд одоо Карл Густав Юнг тэ алдар сэтгэл зүйч Юнгийн онолоор бол тэ тайлбарлаж чадж байна. Яавал эмэгтэй хүн тэ илүү эр хүнийг татах хөвцтэй байх гэх юм бол ер нь бол нэг тийм эрэгтэй хүний дотоод оршихуй байдаг гэж гэнэ. Одоо шинэ эрэгтэй хүн бол яг нөө эрэгтэй хүн болохоор зэрэг тэг гаднах юугаа бол яг эрэгтэй шинж амар ингэж гаргадаг. Тэр эрэгтэй ямар ч одоо төрөмг ямар ч юм эрэгтэй тийм шин чанар аюу дүүр эрэгтэй өнд ч гэсэн зайшгүй эмэгтэй чанар бол ингээд татар бүр ингээд нуугдсан бүр даалт ингээд тийм байж идэг гинэ. Яг тэ ерөнхийдөө бол дотоод тэр нуугдсан даалт эмэгтэй оршихуйн чанараа л эрэгтэй хүн ингээд одоо хайж авдаг гинэ. Тийм. Тэгэхээр тэр эрэгтэй дотоод одоо эмэгтэйлэг чанартай нь тэр эмэгтэй яг нийцж яах юм бол тэр эрэгтэй шууд татагдана гэсэн үг. Тийм. Тэгэхээр ер нь аль тэ эрэгтэй дурлахтаа тухайн эмэгтэй гоо цэглэнгээс гадна тэ өөрийн дотоод одоо эмэгтэйлэг чанарт нийцж гин үгүй юу гэдэг нь амар чухал байдаг юм байна. Тэгэхээр ер нь бол ямар ч эрэгтэй хүн одоо нийтлэг нэг юу байгаа. Дотоод эмэгтэйлэг юу болохоо ер нь тийм юу гэдэг уянгалах сүнс гэх юм уу? Дотоод тэр эрэгтэйчүүд байгаа тэр цаад сүнс айгуу тийм зөөлхөн байх хэрэгтэй гинэ. Зөөлхөн айгуу тийм цэцэн ухаалаг тэгээ юмд ингээд уян хатан тийм чанарын эрэгтэй хүн ингээл хаа нэгтгээс хаа нэг эмэгтэйгээс ингээ хайгаал ингээл яг л жинхэнэ эмэгтэй чанар хайгаал ингээл явж идэм байна л да тийм. Тэрэнд нь яг нийцсэн бол тэгэл шууд орлно гэсэн үг. Одоо амар татагдана гэсэн үг. Тийм. Тэг ер нь бол Юнгийн одоо гол санаа нь болохоор зэрэг жинхэнэ одоо эр хүн одоо жинхэнэ утгаараа тийм дурлагтаа зөвхөн одоо бие махбодод бол тийм татагддаггүй. Харин өөрийн одоо дотор орших эм зүүн гэдэг одоо тэрийг сэгсэрч сэргээж өгсөн тэр одоо яг түүнийг өөрөө байх хэрэгчлөөг нь өгдөг тийм эмэгтэй айгуу татагддаг гинэ. Тийм. За тэгэхээр зэрэг за энийг бас ингээд дахиад нэг бүр ингээд дотор нь юу яагаад үгүй одоо юу гэдэг салгаад өгье гэж бодож байна. За би сая ерөнхийг нь ярьчлаа. Тэгээ одоо Юнгийн юу тэгүү ханаар болохоор зэрэг эмэгтэй хүний татах хүч юу вэ гэхээр зэрэг ер нь дотоод тэнцвэр тийм амуухан орших уу гинэ. За энэ юу гэж энэ вэ гэхээр зэрэг эмэгтэй хүн бол одоо эрэгтэй хүнтэй одоо өөр тийм хөрч юм одоо найз залууч юм уу өшөө татах нь бол яах вэ гэхээр зэрэг одоо бүхнийг мэдэгч биш мэдрэгч яах хэрэгтэй гинэ. Одоо би жишээгээр хэлээ л да. Одоо жишээ нь ууста юу гэдэг яа чи юм байхгүй тийм байхгүй наа чи ингэдэг байхгүй тэгдэг байхгүй гэл бүхний ингээ мэддэг юм шиг тэгж харьцахгүй эрэгтэй хүнтэй мэдрэмжээр харьцах хэрэгтэй гинэ. Одоо жишээ нь хөөх надаа энэ юм ийм санагдчихээн, надаа муухай санагдчихээн, надаа ягой санагдчихээн, надаа зөөлөн санагдчихээн, надаа хатуу санагдчихээн, надаа нэг энэ юм ингэж санагдаад байна гэх. Дандаа өөрийнхөө мэдрэмжээр эрэгтэй хүнтэй одоо тэр мэдрэмжээ хэлж явах хэрэгтэй юм байна. Одоо их мэдгчээр биш мэдрэмжээр харьцах хэрэгтэй гинэ. Мэдрэмжээ илэрхийлж явах хэрэгтэй. Тийм ингэм бол эрэгтэй хүн таалагдах юм байна. За бас нэг юу нь болохоор зэрэг юу одоо айгүй олон хүүхдтэй биш. Ухаан юм гүн байх хэрэгтэй гинэ. Одоо жишээ нь одоо юу гэдэг ухаан гүн гэдэг чинь цэцэн бэр гэсэн үг байхгүй. Одоо дээрэд нөө цэцэн бэрийн үлгэр гээд бид нар ярьдаг байсан шүү дээ. Нөгөө хадам аав нөгөө яаж шатар нүүхээ мэдхгүй гэжсэн чинь нөгөө бэр нь болохоор зэрэг мэдсэн тэгэл холуур ингээд нөгөө тойролж хэлээл. Тэг яг тэрэн шиг ер нь бол эрэгтэй хүнтэй харьцахдаа тийм цэцэн байх хэвээр. Цэцэн гэдэг нь болохоор зэрэг одоо юу гэдэг нь орчин үеэлгээр нэг тийм юмыг шууд хэлэхгүйгээр ингэж цаагуур, холуур, хошин шогоор, тоглоомоор, инээ таниадаар хэлж явах хэвээр. Тэг ямар нэгэн юм шүүмжлэмээр хэлмээр авал шууд чи яагаад ингэж наач болох наач ийм л ахгүй гэдэг чинь ингэж хэлэхгүйгээр одоо юу гэдэг хошин шогоор тоглоомоор тийм хөнгнөөр
тэгж хэлдэг тийм одоо цэцэн бэлэгтэй байх хэрэгтэй гинэ. Тийм одоо цэцэн бэлэгтэй эмэгтэйнд эрэгтэй маш их татдаг байх нэ. Тэгээд бас энэ дотоод тэнцвэр гэхэлэр юу гэхэлэр зэрэг тийм эмэгтэй бас өөртөө айгуус сэтгэл хангалуун байгаа эрэгтэй хүнд тэгж илэрхийлж авах хэрэгтэй байгаа юм байна. Одоо жишээ нь өөрийнхөө ямар нэгэн гадаад байдалд гоо сайханд сэтгэл хангалуун бус байдаг бол тэрийг эрэгтэй хүнд хэлж болохгүй юм байна л да. Жишээ нь би жоохон гүзэтэй гэдэг ч юм уу те. Энэ минийг бол та одоо гэдэг гүзэдсэн ч хамаагүй заавал тэр ихтэй нөхөртөө ч юм уу найз залууд ч юм би жоохон яана гүзэдээ яана энийг гэдэг ч юм ингэж хэлэх ёсгүй. Тэр чинь бүр таныг холдуулна гэсэн үг байхгүй. Ямар ч гоо сарны одоо юу гэдэг гадны байдлаа дутагдaltaй талтай гэж та өөрөө боддог бай хамаагүй тэргийг хэлж болохгүй гэсэн үг. Тийм. Дандаа л гоё юм хэлж авах хэрэгтэй. Тийм. Миний хөрхөн би ч аяй гоё хөрхөн болбраа арьстай шүү гэдэг ч юм уу те ингээд гоё юм хэлнэ үү гэхээс биш. Тийм. Одоо өөрийнхөө дутагдaltaй талыг тэр эрэгтэй хүний өмнө тэгж хэлж авах ерөөс ясгүй. Та өөрөө тэг бодвол дотроо л бодно гэсэн үг. Ямар ч байсан өөртөө сэтгэл хангалуун амар тайван тийм байдлаа эрхтээд одоо тийм мэдрүүлж авах хэрэгтэй гэсэн үг. Тийм дутагдaltaй байдлаа би энэ тэр муу онцгүй миний энэ миний хамар онцгүй миний чих онцгүй тэрийг ол ерөөсөө хэлэх ямар ч шаардлага байхгүй гэсэн үг. Тийм байх юм бол эрэгтэй хүнийг татах нэ. За тэгээд бас нэг одоо шинж том шинж нэхлээр зэрэг эрэгтэй хүнтэй одоо тэнцвэртэй харилцах ухаан байх хэрэгтэй гэнэ эмэгтэй хүнд. Тэгэх юм бол аюуг татаж чадна. Яг тэгвэл одоо тэрийг юу гэж хэлэх вэ гэхлээр зэрэг дотор нь бас 3 яд юм байна. Эрэгтэй хүнтэй тэнцвэртэй харилцах ухаан гэхлээр зэрэг тэр эрэгтэй хүнийг удирдах биш чиглүүлэх хэрэгтэй гэнэ эмэгтэй хүн. Нөхөр нь ч одоо найз охин ч хамаагүй тэр эрэгтэй нөгөө за одоо чи ингэж шүү тэгэж чи маргааш ингэж аа ингэж ингэж удирдах биш чиглүүлэх хэрэгтэй гэнэ. За энэ дээр жоохон ойлгомжгүй бол би нэг жишээ авъя гэж бодож байна. За одоо жишээ нь тийм нөхрөө удирдах гал одоо чи энэ муу ийм мөнгө олж ир тэгээд энэ мөнгөөр чи одоо цэцлэгийн байшинд олно гэж шууд ингэ удирдах яасан тий ингэж хэлэхгүйгээр одоо чиглүүлнэ гэдэг чинь ингэх юм байна. Одоо тэгж хэлэхгүйгээр шууд одоо хоёлаа ингээд гоё цэцлэгийн байртай болоо тэрэндээ гоё ингээл тий найс нөхдөө уриал одоо мах шарж идээл тэлбэтэндээс хүүхдүүд ингээл гоё тоглоолоо аймаад содчихсан ойрхон амар гоё уулна цэцлэгийн байшинд очил өстой гоё тий гэл гэж ярина гэдэг чинь тэр эрэхтүүд чиглэл өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд одоо тэр чинь сонсоод одоо танаа нөхөр ч юм найз залуу битэрт өшөө гоё сайхан амьдрахын тулд одоо цэцлэгийн байр хэрэгтэй юм байна гэд тэр хүн танаас чиглэл авчиж байгаа байхгүй. Тэр хүн таныг удирдаад мөнгө олж ир тэр би цэцлэгийн байр авмаар ингэ шилэг байх нь шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн ингэж удирдахгүй чиглүүлэх ингээд ийм болцол хоёлоо мөнгө оё те гингут өнөгч эрэхтэйд ч чиглэл өгч байгаа гэсэн үг байхгүй. Энэ мэтчлэн айгуу тийм тэнцвэртэй харилцах ухаан бас эмэгтэй хүнд байх хэрэгтэй. Тэгэх юм бол маш их эрэхтэйчүүд айгуу татагддаг юм байна. Тийм тэгээд бас нэг энийг өөр утгаар хэлэх юм бол шөмжлөх биш ойлгоод өг. Эрэхтэй хүнийг бүр шууд шөмжиж болохгүй чи ийм тийм гэл. Тэгэхгүй тэрийг ойлгож өгөх юм байна л да. За энийг бас ойлгомжгүй байвал би жишээгээр хэлье гэж бодож байна. Өөрийнхөө жишээгээр одоо жишээ нөхөр чинь амар ингээл одоо хорхирдог байх юм бол одоо тэрийг шууд чи яасаа хорхирд юм бэ? Ядаргаатай гэдэг чинь ингэж хэлэхгүйгээр ингэж хэлэх нь шүү дээ. Миний хан ингээд айгүй амар шүн хорхирж байна. Чиний дээр чинь чам тохирохгүй байна уу? Эсвэл чиний хамаранд чинь ямар нэгэн одоо асуудал байна уу? Яасан болоо гэд ингээд хэлэхээр шал өөр болж байгаа. Би шүн хорхирд юм байна. Миний хамарт ч юм уу дэрэнд ч юм эсвэл унтахтаа байрлал айгүй тийм буруу адам гэдэг эрэгтэй хүн ойлгоод ямар нэгэн арга хэмжээ авна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй шууд шүмжлэх юм бол эрэгтэй хүн ямар ч хүн те уурлаа штэ. За ингээд айгүй тэнцвэртэй харилцах хондос энэ багтд юм байна. Муу одоо тэр найз залуу ч юм уу те одоо татах гэж байгаа эрэгтэй үнтэй гээ өрсөлдөх биш. Ялах те одоо эрх мэдлийн төлөө өрсөлдөх биш түншлэх найзлах хэрэгтэй гинэ. Ямар ч нэг тийм нөхөрлийн харилцаа аягүй чухал. Одоо найзтайгаа харьцаж байгаа юм шиг харьцна гэсэн үг. Тэрнтэй ингээд дайсантайгаа эрх мэдлийн төлөө хин яах вэ гэдэг өрсөлдөхгүйгээр те. За энэ бол эрх хүнтэй тэнцвэртэй харилцах ухаанд багтд юм байна. Энэ 3 дээр нэлээд анхааралтай байвал өшөө их таны найз залуу тань татагдах нэ тийм нөхөрчин ч юм уу те. Тэгээд тэгээд бас түрүүн ведийн сургаал дээр хэлсэн одоо уран мэдрэмж гоо зүүн мэдлэг гинэ. Энэ бас амар хэрэгтэй. Тийм түрүүн бас хэлсэн те. Одоо эмэгтэй хүн ямар нэгэн гоо зүүн мэдлэгтэй гоо зүйтэй ах хэвээр гинэ. Уран зураг, хөгжим, бүжиг, хувцлалт.
тийм мэдрэмж юм тийм эмэгтэй хүний одоо өөрийн эргэн тойрондох орон зай ингээд яг тийм эмэгтэйлэг уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй гэнэ бүр тийм тхиим бол ингээл тэр ихтэй үеийн эмэгтэй ажид ирэхээр нэхгүй тайвшрал нэхгүй гоо зүйтэй нэхгүй тийм урлагтай айгу сэтгэл айгу гоё болох ингээл уянгатай гоё их юм а гэхээр тийм уур амьсгал өөртөө бай тийм бүрдүүлэх хэрэгтэй. Тхиинт бол нөгөө төрөний дээр хэлсэн те хувцлалт бие авч явах байдал хөдөлгөөн те тийм одоо гэр орны те гоё тав тухтай хөрхөн те тийм гоё хөгжим уран зур мөрөг тавьдагч юм яадаг чинь ямар ч тийм гоо зүйтэй л ах хэвээр юм байна л да тэр эмэгтэй уур амьсгал нь тийм тэгэх юм бол одоо тэр орчны сэтгэл ханамж нь одоо эр хүнийг гүн төвлөрөл тэгэд өшөө танлуу татагдах тэр эрчмийг бол тийм одоо нэмж өгнө гэсэн үг. За тэгээд ер нь нөгөө түрүү одоо хэлсэн одоо Юнгийн гүн ухаанд одоо эрэгтэй хүн бүр далд байгаа тэр өөрийнхөө эмэгтэйлэг чанараар бус эмэгтэйчүүдээс хайгаад явдаг гэсэн тий. Тэрийг болохоор зэрэг миний нэг өөрийн нэг ажиглалт байгаа. Тэр болохоор зэрэг ер нь эрэгтэй хүний анхны хайр нь одоо юу гэдэг гинэ? Ээж нь гэдэг гинэ. Ээж нь. Тэгэхээр тэр хүн одоо зүгээр ингээд амар сүнслэг талаас нь ингээд тайлбарлах юм бол одоо тэр хүн өдрөхөөсөө өмнө тэр эмэгтэйг сонгоод би энэ эмэгтэй хүүхд тал төр ингээд анх ээжтэй дурлаад би энэ эмэгтэй л хүүхд тал төр ингээд төрдөг гинэ. Зөв энэ яг зөв юугаар ярьж байгаа шүү сүнслэг юугаар те. Эзотерикаар те. Тэгээд тийм учраас ээжтэй дурлаж төрсэн байдаг учраас тэр цаад одоо таны тэр эрэгтэй үний ээж нь одоо ямар эмэгтэй гэдэг нь айгу харуул айгу зүгээр. Тэгэхээр зэрэг яг эмэгтэй хүн бол ээж болох бүгд төгс үлдрээ гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн одоо дутагдaltaй тал дутагдaltaгүй тал гэж одоо байгаа. Тэгэхээр зэрэг тэр эрэгтэй хүний одоо ээжийнх нь сайн тал, бүр амар сайн тал, гэгээлэг сайн тал ямар нэгэн байгаа шүү дээ. Тэрийг одоо яг яастаг гинэ анзаарч харах хэрэгтэй. Манай энэ одоо нөхрийн юм найз залгч ээж нь ийм хүн юм байна. Энэ эмэгтэй яг ийм дутагдaltaй, ийм сайн талтай. Сайн талууд нь юм байна. Ийм сайн талтай эмэгтэйг хайгаад ингээд одоо доторх тэр хүн одоо танаа нөхрийн ч юм уу найз залгын дотор ийм эмэгтэй хүн байх магадлал өндөр юм байна гэдгийг та ажиглаж харах хэрэгтэй гэсэн үг. Тийм эмэгтэй л одоо таны энэ зүгээр бол юу ведийн сургаалаарч биш юнгийн юуч одоо гүн ханч биш зүгээр миний л ажиглалт. За тэгээд цаад хүний ээжийг нь сайн хараараа. Тэгэхээр ээж хон муу тал биш сайн тал юм тий. Тэгэхээр одоо тэр тал нь одоо танаа нөхрийн чин одоо хайж аваа эмэгтэй тийм гүнд нь тийм чанар байж магадгүй л гэсэн үг. Энэ зүгээр миний ажиглалт шүү. За ингээд өндөрлөе гэж бодож чинь тэгээд хамгийн сүүлд нь одоо хэлэхэд ер нь хүн эмэгтэй хүн өөрөө гэрэл болсон цагт таны гэрэл чи эмэгтэйлэг чанар чи амар сэргсэн гэрэл чи ассан цагт ямар ч хүн танд аяндаа бол тийм татагддаг шүү. Тийм одоо юу ч хэлмээр юм те сүнслэг байдлаас хэлэх юм бол хин нэг өөртөө татах гэж хичээхийн оронд те та өөрөө ингээ гэрэл болгож асах цагт одоо тэр одоо тийм гэрлийг мэдэрч чадах хүн аяндаа танд тийм татагднаа. Тэг ер нь бол эрэгтэй хүнийг татах хамгийн одоо хүчтэй хувьдаас бол эмэгтэй хүний ухаалаг зөөлөн байдал мөн өөрийгөө таньсан тийм нэг тийм оршихуй юм аа гэж хэлж болох юм те. За ингээд одоо энэ үрт сонсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд өндөрлөе. Тэг хэрэг танд одоо энэ видео үнэхээр таалагдсан бол тийм лайк дараад subscribe хийгээрэй. Мөн одоо сэтгэгдэл хэсэгт тий комент хэсэгт та юу мэдэрсэн тухайга тий надтай хуваалцаад тийм бичээрэй гэж хүсье. За ингээд өндөрлөе одоо дараагийн бичлэг хүртэл. Баяр таа.